сайн үзэгчдээ нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За энэ удаагийнхаа дугаарыг бид энэ сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Таиландын нийслэл Бангкок хотод болох гэж байгаа чөлөөт бүхийн Азийн авраг шалгаруулах тэмцээнтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэх болно. За ингэхдээ бид Өнцгийн шгшөөгийн бэлтгэл дээр буюу одоо Азийн авраг шалгаруулах тэмцээний яг зорихын өмнөх өдрийнхөө бэлтгэлийг хийж байгаа Монголын чөлөөт бүхийн эрэгтэй шгшөөгийн тамирчдын бэлтгэл дээрээс та бүхэнд хүргэж байна. Чөлөөт бүхийн эрэгтэй шгшөөгийн тасгалжуулагч Монгол Улсын гаяа тамирчин Бүрбаатартай уулзуулъя. Энэ удаагийн Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа багц тамирчтай танилцуулаад за яг ямархуу шалгуураар яаж сонгосон бэ гэдэг дээр мэдээлэл өгөөч. Ер нь бид нар бол энэ жил Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцох тамирчтай сонгохдоо бол яг улсын авраг болсон тамирчдыг бол оруулах гэсэн тийм зорилттой байсан боловч тодорхой шалтгаанаар хоёр тамирчныгаа бол үлдээж мөнгөний медаль авсан хоёр тамирчтай оруулах болсон. Энэ дээр 74 кг хэмжээнд гомдолж 125 кг хэмжээнд Чулуунбатын оронд залбоо энэ хоёр тамирчныгаа сэлгэсэн байгаа. Бус нь бол энэ жилийн усаар болсон тамирчин бүгд явж байгаа. Тэр хоёр тамирчнаа сэлгэх болсон шалтгаан нь юу юм бэ? Энэ бол одоо тодорхой багийн юу вэ штэ тактик гэх юм уу да. Одоо чинь 100 хоног барилж байгаа Чулуунбат маань одоо олон жил тэмцээн уралдаанд явлаа. Тэгээд одоо бас нэг тамирчнаар бол одоо морийн хэмжээ одоо хөгшин морь гэдэг штэ. Тэр шинэ нас нь жоохон нэлээд дээшж байгаа. Энэ тамирчныг одоо бэлтгэл сургалтын айл болох одоо нэг жорийн тааруулна гэдэг шиг тийш тохируулах хэрэгтэй. Тийм болохоор бид дахиад доотлолт нь бэлтгэл одоо залгамж халааны байгаа учраас дэлхийн аврагт мөнгөний медалаас өнөр батыгаа сая нэг тэмцээл авч явсан жоон биеийн байдалтай тэмдэх байсан. Тэгээд бас сая 84-т байлдаад жиндээ орсонгүй. Тэгээд 80-д байлдаад байсан. Тийм болохоор бид гомдож явуулах гэсэн зорилготой байна. Ер нь бол одоо эх 3 сард Олимпийн эрх олгох тэмцээн Казахстанд болно. За Азийн авраг шалгаруулах тэмцээн наан болж байна. Энэ жилийн Азийн авраг шалгаруулах тэмцээний онцлог нь юу байх вэ? Дээрээс нь хэр их ач холбогдол өгч байна? Ер нь бол Азийн авраг гэдэг чинь бол одоо нэг ТV-ийн авраг гэдэг чинь одоо улсаас шилдэг тамирчид байна. Тэгээд яг тийм эрхийг өөх тийм тэмцээн биш. Тэгтэл ТV авраг. Энд болохоор аль болох тамирчид одоо улс бүгд одоо тодорхой зорилго өгж ач холбогдол өгж ирдэг. Манайх ч бас тодорхой ач холбогдол өгж ирж байгаа юм байна. Тэр оролцож байгаа. Оролцож байгаа жил болгондоо тодорхой нэг зорилго тавьдаг ойлгомжтой байх. Тэгээд Азийн авраг шалгаруулах тэмцээний түүхийг харж яхнаа одоо эрэгтэй дээр бол ялангуяа Ираны баг тамирчид бол маш өндөр амжилт үзүүлсэн байт юм байна. 28 жилийн түүхэнд 23 удаад нь багаараа алтан медаль авсан. За манай улсын хувьд бол 7-8 удаад мөнгө хүрэл медальтай байсан санагдаж байна. Тэгээд энэ жил тавьж байгаа зорилго нь яг бол багаараа авсан тэр мөнгө хүрэл медаль алтуулж хувирах боломж хэр байгаа вэ? Бид нар бол яг тодорхой урдан бидээс ингээл манайх тэгэн ингээд нэг илүү худлаа амлалт авахыг нэг хүсдэггүй. Тэгээд бас манайхаач бас нэг цагаан лам гэж ярьдаг шүү дээ. Тэгээд худлаа нэг төвлөж ягаад тэн бүтэхгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгээд бид нар яг удирдах авдаг. Одоо би тавьж спорт хүчтэй төвлөгөөгээд яг удирдах авахтай бидээс тим медаль авна гэж урдан ингээл шгшээ багийн багш бид нар 4 багш шгшээ баг авснаас хойш манайд Насанбат ирж байгаа. Бид яг хоорондоо ярилцаад за энэ жил яг тэдэн медаль авах юм маань гэж бид бүгд удирдамжийг авдаг. Тэр дандаа биелж явдаг. Өмнө бид тэдэн медаль авна гэж одоо телевиз араагаар зарладаг. Тэгэхээр бидний бол тодорхой нэг удирдамж байгаа. Тэдэн медаль авна тэгж оролцоно гэсэн. Энийг бол яг ингэж бас нэг зарламааргүй байна. Тэгэхдээ бидний бол нэлээд жоохон өндөр тавьсан байгаа. Нодлонгийн Катарын тэр Азийн аврагт манайх бол багаараа төрүүлэх бүрэн боломжийг алдсан. Манайх ч одоо бүхэл бүтэн медаль 3 тамирчин маань орж чадаагүй. Визний асуудал нэг хэсэг боо шугаа болсон шүү дээ. Тэрнээс оролцож чадаагүй. Тэгээд 5 тамирчин оролцоход багаараа дүүдэг байна болсон. Одоо оролцоогүй 3 тамирчны нэг нь медаль авсан багт манайх багаар Азийн болох бүрэн боломжтой байсан. Тэгээ манай тэрний өмнө жил Казахстанд болсон Азийн аврагаас алтан медаль авсан хөдөр болго доорож хүрэл медаль авна шүү дээ. Тэгтэл манайх багаар Азийн авраг байсан. Энэ бол бид нар бас багаараа алтан мөнгө авна гэсэн тэр маш том зорилготой явж байсан. Урд жил мөнгө авсан болохоор бид нар бас алт авна гэж хэлэхгүй амжилтаа баттгах нь улам ахиулна гэж тийм зорилготой явжсэн. Тэгээд тэр бол болж чадаагүй. Одоо бид нар нодлонгийнхаа дөрвийг 3 болгоно гэж явах юм аа. Одоо явж байгаа 8 тамирчин донд хамгийн Азийн авраг шалгаруулах тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлж ирсэн буюу одоо өөрөөр хэлбэл хамгийн олоодаа оролцож ирсэн. Хамгийн туршлагатай ямар тамирчин байна? Станд бол одоо манай чинь одоо 2-3 удаа оролцсон тамирчид байгаа. Хамгийн өндөр амжилт
гаргасан тамирчин бол хөдрөө болоо Азийн аварга болж ирсэн. Золбойг мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ гомдуулж маань сүнхэл авч ирсэн. Энэ медаль авч тамирчин байгаа. Одоо анх удаа орж байгаа нь бол 57 кг-ын Батуулд 61 төвшөнд болго. Төвшөнд бол Азийн аваргад анх орж байгаа боловч урд нь Азийн тоглолт, Азийн тоглолтод оролцоод дөрөвдүгээр байранд шалгаж ирсэн. Таиланд руу бол манайхан визгүй зорчдог болохоор энэ удаад энэ зэрэг визний асуудал бэрхшээл гарахгүй болов гэж бодож зүгээр очиод бол нэлээд халуун байгаа гэх тийм ээ. Ер нь тэнд очиод хөнгөлөлт бэрхшээл учруулж болох уу зүйл юу байж болох вэ? Ер нь би одоо тамирчтай хэлдгээ. Зарим одоо тамирчин хоол тохирсонгүй, халуун цаг агаар тохирсонгүй гэдэг. Хэрвээ цаг агаар тохирохгүйгээр хоол тохирохгүй бол гадаадд байлдаад хэрэггүй Монголд л байл гэж хэлдэг байхгүй. Тийм болохоор тамирчин бол одоо чоны гадаатай бай гэдэг шиг аль одоо хамилоо шиг ямар ч газар дасан цогцож байх ёстой учраас энэ тийш яваад тэнцээ удаад явж амжилт гаргадаг. Тийм болохоор одоо халуунаас болж муу үлдлээ, хоол таасан гүйж муу үлдлээ гэдэг бол хүлээж зөвшөөрөхгүй. Азийн аварга шалгаруулах тэмцээнд таны хувьд хэд оролцож хэдэн медаль авч ирсэн бэ? Зарим хүмүүс намайг Азийн 3 удаагийн аварга гэж байна. Зарим нь болохоор Азийн аварга, Азийн тоглолтын аварга гэж янз янз зайлтай. Би яг өөрөө үнэндээ бол Аз ТV аварга гэдэг тэмцээнд бол нэг удаа орсон. Тэгээд төрүүлсэн. Азийн тоглолтод төрүүлсэн, Зүүн Азийн тоглолтод төрүүлсэн. Энэ 7 онд анх удаа Азиад ороод шууд аварга болсон. Тэгээд энэ 8 оны Азийн тоглолтод бас аварга болох боломж байсан. Гэхдээ би тэр чинь шааллаад бүтэн бараг 5-6 сар бэлтгэлгүй явсан л та. Тэгээд мөнгө медаль авсан. Тэгэл дараагийн Азийн аваргуудаа дандаа нэг жингийнхаа дүүргийг явуулдаг. За та нар медаль авах гэх юм бол медаль биш алтан мөнгө л. Бас манай жингийнх чинь нийт дээр үесээ дөвөг дээдсээсээ гэдэг Азийн аваргаас хөл медаль авч үзэх юм билээ. Дандаа алтан мөнгө авдаг гэсэн. Тэгээд алтан мөнгө аваад тэгээд тэгэх юм бол би та нарыг дэлхийн аваргад юу гэж тавьж өгөө шүү. Зай гэж тавьж өгөө шүү гэдэг. Тэгээд 97 оноос ч одоо 99 он 2001 2002 он Азийн тоглолтод өөрөө орсон. Тэгээ аварга болсон. Тэгээ 3 он, 4 он, 5 он би бүгдэнд нь жигээ дүүнүүдэд тавьж өгчээсэн. Тэгээ 2006 онд би ямар ч нэг 2005 онд бэлтгэл таараа байж нэг Иран тожигдсан. Тэр Иранаас даагаа нэхнэ гэж би Азийн тоглолтод 2006 онд ороод тэгээ бас нэг соёл тэмцээгээд манайд Монголд анхны эргэлжлэл тэмцээг болсон. Тэгээд би бүх дүүнээ хожоод тэгээд орсон. Тэгээ очсон хойноо тэнцэнэ гэмтэл аваад тэгээ олж чадаагүй болсон. Тэгээд тэрнээс хойш за одоо ихэд миний карьер дуусч байгаа юм байна гэж бодоод тэгээ энэ байлдах болсон шүү дээ. Тэрнээс бол Азиад бол би нэг л орсон. Тэгээ Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн тоглолтын аварга идэл зарим нэгод нэмээд ингээд яхасаа тааруулдаг ч юм уу. Тэгээд Азийн 3 удаагийн аварга гэж зарим нь ярьдیں۔ Тэгээ би ямар гүүх гэхээр бас Зүүн Азийн тоглолтч л адилхан шүү дээ гэх юм. Тэгээ чинь Зүүн Аз ч одоо тал Аз шүү дээ. Таны үеийн Азийн аварга шалгуулах тэмцээн одоо болж байгаа. Одоо үеийн Азийн аварга шалгуулах тэмцээн хоёрын хооронд юун дээр ялгаа зүрэ ажиллах вэ? Та өөрөө тамирчинжээс одоо тасгалжуулагчаар явж байгаа юм. Үгүй одоо ингээл ямар ч хүн одоо өөрөө ингээд олон жил бэлтгэл сургалт хийгээ явсан болохоор дараа үеийг харахад алдаа их гардаг л да. Тийм болохоор яг хөө тэмдээл одоо хүмүүс жоохон алдаатай байлгал гардаг. Алдаатай байгаа хүүхдэд Азийн болж шүү дээ. Тэгэхээр ч одоо хойч үе моолох биш улам дэмжиж улам магтаж эдгээр чинь адилхан өөрсдийнхөө үеийнхээ өдөө байлгаж байгаа шүү дээ. Тий. Одоо ингээд үсрийн улсын аваргын тэмцээний харж байгаа чинь хүүхдүүд зөндөө алдаа байгаа шүү дээ. Тэр үед бид хэдүүлдэ адилхан байсан шүү дээ. Тэрийг мэдэхгүй гэл тэгж бид нэг том насанд бид хүнсэн болоод ич хардаг байхгүй. Тэрнээс бол одоо энэ одоо бидний үед бол Азийн аварга тийм байсан одоо сулдлаа гэж бол хизээч бид гэж ярихгүй. Одоо манай тэр урдны ахмадууд гэдэг шүү дээ. Одоо ингээд тэглээ гэл одоо чинь бидний зарим үед намайг бас хэлсэн хүн байгаа нэг. Дэлхийн аваргад нэг мөнгө аваад байсан чинь алдсан солонгос олсон уу гэв. Ороогүй гэж тэгвэл хөл авах байжээ гэл тий. Тэр үед чинь одоо ингээд олсууд салаагүй нэг л олстой байлдаг байсан. Одоо хэдэн олс болж байна. Нэг муу одоо Албаны бүхгээр нэг одоо нэн мэдгэдэггүй тийм одоо улс бараг таараа баярлаг хүн өстой байтал одоо чинь улсын бүхчд ороод гэж. Тийм болохоор улмал чангарч байгаа гэж би бол тэгж одоо миний бол дүгнэлт бол тийм л байна. За баярлалаа танд амжилтаа саарлцаад.
шгшөөгийн тамирчидтай буюу Азийн аврах шалгуулах тэмцээнд оролцох гэж байгаа тамирчидтай уулзуулъя. За багш ингээс нэглээ болсон Гацуурт Олимпик клубын тамирчин, шгшөөгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Бартолт. За Азийн аврах шалгуулах тэмцээнд анх удаа Монгол улсад хэлбэж оролцох гэж байгаа. Тэгээд ер нь Азийн аврах тэмцээний тэмцээнд ер нь чанга байдیں۔ Тэгээд нодлон 15 онд Бэхэмэнтэй хэмжээнд хүрсэн байгаа. Би бас хэмжээнд бас өөрөө бас зэрэгцэн байгаа. Тэгээд Азийн аврах ямарсан. Бас өөртөө зорилго тавьсан. Мэдээ хүртэл Азийн аврах шалгуулах тэмцээнд орох гэж байна. Одоо Олимпийн жилтэй холбогдуулаад нэг номеруудаа дандаа Олимпиад оролцох тэмцээнд явуулт юм билээ. Одоо жишээ нь Ардсан Солонгос, Иран, Япон гэдэг энэ орнууд дандаа Олимпиад оролцох тэмцээнд явуулт. Тэнтэй бас онцлогтой. Ер нь өөртөө хэрэг итгэлтэй. Ер нь итгэлтэй байгаа шүү. Ямар ч цэсэн сайн үзнэ өөртөө бас зорилго тавьсан байгаа. Мэдээ хүртэл хичээнэ гэж бодож байгаа. Дэжвэ ихтэй сургалтын дөрөвдөө яг багшны ярьснаар болж байгаа. Тийм жингээ хөдөлгөөн ерөнхийдөө бол бэлтгэлээр л орондоо яах вэ гэсэхгүй. Азийн аврах шалгуулах тэмцээнд бол анх удаа орох гэж байгаа. Гэхдээ Азийн наадманд бол орж исэн бас туршлага байгаа. Ер нь Азийн наадам Аз ТV аврах шалгуулах тэмцээн хоёрын хооронд хэр зөрүү байх бол чи зүгээр хувьдаад өгөөч. Нэг ялгаа байхгүй хөө ерөнхийдөө. Азийн наадмаар ерөнхийдөө бол юм финалд гарсан боломж өөрөө алдсан. Одоо тэрэн дээр алтан дээрээ л ерөнхийдөө бэлтгэл сургалтаа голчлыг хийсэн. Тэгэхээр Азийн аврах шалгуулах боломж Ах дэлхийн ургаас 2 хэрэг авсан Азаас 3 хэрэг авсан Монгол, Индих, Иран. Тэгэхээр Аз 74 бас нэлээд хүчтэй болгож байна. Тэгэхээр 3 хэрэг авсан учраас. Ер нь бас тамирчдын хувьд нөгөө суглаа яаж гарахаас бас тодорхой хэмжээнд хэцүү шалтгаалаад байдаг шүү дээ. Өөрөө чи хувьд Адилхан. Тэгээ суглаанаас их юм шалтгааллаа. Чих хассан 1-2 тойрогтой бас гайг үнтэй таарл. Дараагийн барилаад бас гайг бол авчихсан. чи ер нь ойролцоогоор хэдийг хасах вэ? Ер нь нэг 7-8 л. Одоо л жиндээ орсон байна. Маргааш явах. Одоо маргааш явах чинь 2-3 ил. Гайг орчихсон. 2007 онд анх орж исэн. Тэгээ дараа 8 он Аз авраар орж хөрл. Өнгөрсөн жилийн хувьд нөгөө Катарын дооход болсон. Тэгээд манайхан бас багаараа төрүүлэх боломж тэр үед байсан гэдэг шишөөгийн дасгалжуулагч нар ярьж байгаа. Тэгээд ер нь бол тэмцээний түүхэнд Монгол улсын эрэгтэй шгшээ баг дандаа багаараа үзүүлсэн амжилтаараа бол мөнгө хүрэл медаль авч ирсэн юм байна л да. Тэгээд энэ жил бас энэ мөнгө хүрэл медалийн өнгөийг өөрчлөх боломж хэр байгаа л гэж бодож байна. Тийм ер нь бэлтгэлээ сайсан. Бага бүх юм ашиглах гал гэл. Медаль авахын тулд заримдаа 2016 оны Аз ТV аврах шалгуулах чөлөөтөхийн тэмцээний 97 кг дэмжил олон улсын хэмжээний мастер шгшөөгийн тамирчин хөдрөг болоогоо оролцож байгаа. За хөдрөг болоод бол Азийн аврах шалгуулах тэмцээнээс алтан медальтай. Ер нь энэ удаагийн бүрэлдэхүүнээс хамгийн туршлагатай нь гэж хэлж болох байх гэж бодож байна. Би одоо Азийн аврах шалгуулах тэмцээнд 5 дахь жилийн дараа л явах шиг. Хамгийн анх 11 онд 84 кг хэмжээнд оролцож байсан. Тэрнээс хойш Азийн аврах шалгуулах тэмцээнд 4 жил оролцоод 12-13 онд хүрэл медаль аваад 14 онд Азийн аврах болж байсан. За ер нь Азийн аврахт бол улсаас шалгарсан нэг номерууд нь ирж байгаа. Тийм хүчтэй өрсөлдөгч нар байдаг. Ираны баг тамирчидаас нь хамгийн хүчтэй өрсөлдөгч нар байдаг юм шиг байна лээ. Тэр нөгөө үзүүлсэн амжилтыг харж ах нэ.
Чиний жинд ямар хөө байдаг вэ? Манай жинд бол 2013 14 онд Иран төрүүлээгүй. 2015 онд Ираны бүх төрүүлсэн. Тэгээ бусад жингүүдтэй бол ер нь чигтгэн сайн. Манай жинд болохоор Ираны 1 номерын тамирчин ойр хэдэн жил ирээгүй. Тэгээд 2 номерууд нэрээд хожигдоод явдаг. Тэр нь бол хүчтэй өрсөлдөгч нар. Энэ жил бас сайн тамирчин ирэх байх гэж байна. Энэ удаагийн Азийн аврах шалралт тэмцээнд урд урдах амжилтыг баталж хашаар болох зорилготой явж байна. Тэгээ улсын аврах шалралтаас хойш улсын аврах тусаад Лекос төслүүдээр 14 оны бэлтгэл гараад тэгээ тэндээсээ Парис, Туркийн олон улсын тэмцээнд оролцоод хоёулангаас нь өнгө медаль аваад ерөнхийдөө бэлтгэлийн сайн гарсан байна. Үзэгч та бүхнийг үргэлжлүүлээд Азийн аврах шалгаруулах тэмцээний 86 кг-д оролцож байгаа. ТЭЦ 4 компани олон алдар спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер үүтгэмтэй уулзах гэж байна. Эхлэх сургалтанд дагуу явахад бэлэн болсон. Эхлэх сургалт сайн байгаа. Одоо бэлэн. Чөлөө бүхэн Азийн аврах шалгаруулах тэмцээн 1979 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн байт юм байна. За ингэхдээ бол 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг байжгаад 91 оноос эхлээд жил тутам зохион байгуулагддаг болжээ. Энэ жилийнх бол эрэгтэйчүүдийн хувьд бол 29 дахь удаагийнх болж байгаа. За манай улсын хувьд бол Азийн аврах шалгаруулах тэмцээнд эрэгтэй багт тамирчид маань өндөр амжилт үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд оролцохдоо бол эрэгтэй багт тамирчид багаараа нийтдээ 6 мөнгө 4 хүрэл медаль буюу одоо 10 медалийг авсан байт юм байна. Гэхдээ энэ донд бол алтан медаль авахгүй. За өнгөрсөн жил бол Катарын Дохад басан Азийн аврах шалгаруулах тэмцээнд түүхэн амжилтаа одоо шинчилж алтан медаль авах бүрэн боломжтой байсан гэдгийг бол чөлөөтөхийн шгшөөгийн баг тамирчид болоо дасгалжуулагч нар ярьж байгаа юм. За үзэгч та бүхэн бас санаж байгаа бол 3 тамирчин маань буюу одоо хүн жингийн 3 тамирчин визний асуудлаас болоод оролцож чадаагүй. За гэсэн чинь үлдсэн одоо 5 тамирчин буюу 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальтай Монгол Улсын гавьяа тамирчин Бэх баяр алтан медаль, 61 кг мөн дэлхийн аваргын мөнгөн медаль, олон улсын хэмжээний мастер номин хүрэл медаль, за мөн Өсөх баяр, Идэрхүү, мөн гавьяа тамирчин Мандах нарам гэгчлэн 5 тамирчин маань бол медаль хүртсэн байт юм байна. За энэ жил мэдээч хэрэг Азийн аврагыг зорж байгаа Монголын эрэгтэй шгшөөгийн тамирчид бол дор бүрний хувийн амжилтаа ахиулан цаашлаад одоо Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцож ирсэн түүхэндээ авч чадаагүй байгаа одоо багийн алтан медаль авах гол зорилготой байна гэдгээ хэлж байгаамаа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгүүгээр өндөрлөж байна. Хамтдаа сонгогдсон та бүхэнд баярлалаа. Тэгээ 14 онд 120 кг хэмжээнд оролцож мөнгөн медаль хүртээд ноёдлон яваад дивизний асуудал тэмцээнд оролцож байгаа.